Ядаргаа болон цагт баригдал нь хамгийн сайн хосуудын амьдралыг ч гэсэн сүрүүлж чадна. Эхнэр нөхөр хоёр бие биентэйгээ харилцахад хэцүү болтлоо ядарсан үед хэрхэн харилцаж чадах вүлээ? Өдөр болгоны төгсгөлд ядарч эцсэн хүмүүст бэлгийн харилцаа сайхан байх боломжтой юу? Дуусгаагүй ажлын жагсаалтын дарамттай тэд хамтдаа бороонд алхах юм уу? Эсвэл галын дүлд хамтдаа сууж чадах уу? Ийм асуултыг асуух үед тэд энэ бол зөвхөн төр зургийн л асуудал гэж хэлдэг. Хизээ нэгэн цагт илүү чөлөөтэй амар тайван цаг ирэх болно гэж боддог. Харамсалтай нь миний ажигласнаар ийм цаг ирэх нь тун ховор байдаг лээ. Оронд нь харин богино хугацааны шахалт ар араасаа ирсээр л байна. Ийм нөхцөл байдал нь биднийг богино хугацаанд хит ажиллах дарамтанд оруулж байна гэж бид төсөөлдөг. Харин энэ нь гаднаас бус дотроос хамааралтай байдаг. Бид энэ дэлхийтэй харилцах харилцаандаа хязгаарлал тавих сахилах бат муу байдаг. Бид өөрсдийн ажил болон үүнээс ирэх материалыг зүйлстэй дарлуулахыг сонгоод байна. Тиймээс өнөөдөр бидний хийх ёстой зүйл юу вэ гэхлээр амьдралын утга учир үнцийг нүгдэг хандаа гэр бүлдээ болон найзуудтай цаг зав анхаарал халамж тавих явдал юм аа.